Ba. Юу зүйл? Ба. Мистик мэр. Амьдралын өнгө нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Санж Митвийн отгоны амьдралыг онцолж байна. Тэрээр хайртай эгчигээ дагаж Есүс Христийн тухай сайн мэдээг анх сонссон. Энэ мөчөөс эхлэн ертөнцийн эзэнд амьдралынхаа бүхэл зүйлийг даатхан амьдарч эхэлсэн юм. Эгчийн гар гэр чуулганд очиад л санаанд бол нэг өдөр зүгээр тэдний очисон чинь гэр чуулган хийж ирсэн. Тэгээд үгүй за миний дүү энэ цуглаанд сууна гэсэн чинь заа гэдэг вэ нэ тэгээ орд вэ. Тэгээд би ерөөсөө уул нь би тэр хэрэгтэн гээд бурхны үг мэдэхгүй л байсан чинь тэгээ орчхоо суугаад эгчээ их зүгээр юм бэ нэ гэж надахгүй. Харин зүгээр энэ бурханд бол одоо ингэж суух зүгээр штэ миний дүү. За чи бүтэн сая өдөр ямар ч байсан цуглаанд очин шүү гэсэн чинь ирдэг болоо яадаг гэсэн чинь заа гэсэн чинь хүрээд ирлээ. Энэ мөчөөс эхлэн ертөнцийн эзэнд амьдралынхаа бүхэл зүйлийг даатгаж эхэлсэн юм. Отгон баг байхын л эгчээсээ салдаггүй нэгэн байв. Надыг бол багаасаа дагаж ийсэн. Тэгээд одоо хоёулаа бит хоёр бол хоёулаа их амьд цэрх ирөөсөн. Айгуу тийм. Тэгээд одоо энэ жил ноёдны гинт одоо хор тавдартай боллоо гэхээр чинь би бүр уйлаад одоо яана одоо ирөөсөн. Өвчний хадлаар бол ерөөсөө бурханд л даатгад эзэн бурхан намайг одоо энэ өвчнөөс л та ангижрууж өгөөрэй гэж би их дотроо залбирдаг гэсэн. За бурхан байгаа цагтууд миний дүү зүгээр алцахгүй. Чи бурханаас гуй. Чи өдөр үрээ ирж гуйгаад бурханд ингэж яасан. Тэгээ бурхан болоод энүүд гайхалтай хийж өгсөн миний дүү. Өвчин туснаас тэрийг давхыг л бодвол тэгэл дийлч одоо чадахгүй бол чадахгүй л байж таг гинч гэсэн. Яхаа битээр давсан. Одоо нэг яхан хоолын сөнгөг одоо хайрлыг ихтэй миний үгэнд ороод бас им ууж өгөхгүй юм аа. Бас нэг им уухтай их дургүй. Би бол имийг сайхан гүртэн. Отгон намшир гэх энэ хоёр буурай маань хэдийгээр тэтгэврт гарсан ч ажил хөдөлмөр гэдэг энэ чухал зүйлийг одоо ч орхигдуулаагүй явна. Ажил хийж хамгийн сайхан 2000 онд 60 хүрээд тэтгэвртэй гарсан. Тэд тэтгэврт гарснаасаа хойш өнөөдрийг хүртэл бууз баншгийн зарж байна. Сонгоноор Энэ сонгон ч тийм үү? Ээ. Энэ ингээд уутаа наад юм шиг. За наадуулаад би хүнсний үйлдвэрт ажиллаж ирсэн болохтой. Бууз баншгийгээл тэгээ өөрөө санаачил бууз баншны төхөөрөмж бүх юмнуудыг авсан. Янз янзын юм л олж авдаг. Одоо маха машаандаг юм авсан. Хилжин аван нөгөө уутаа олж авна. Уутаа наадаг юм олж авсан. Янз янзын юмнууд олж авал тэгэл өөрөө би ер нь тэг бууз баншныхаа ер нь ганцхан чингөхийг л отхон чингдэг. Бусд бүх юмнуудыг олж ирэх, авэчиж өгөх, хүүгийнхаа дэлгүүр одоо нэг бууз банш авчиж өгдөг шүү дээ. Өөр газар өгдөг. Тэгэл тэрнийга хийх мих тэгээ бүх юмыг бол өөрөө л хийдэг. Хэрвээ хүн өөрөө хүсвэл амьдралын ухааныг олж ажил хөдөлмөрийн шимийг хүртэж болдгийн томоохон жишээг эндээс харж болно. Бууз банш ингээд эрсөөцүүдэд ингээд ах дүүнээр одоо танил найз нөхдөд ирэхээр бид хоёр чанж өгдөг байхгүй. Тэгэхээр та хоёрын бууз үнэхээр амттай юм а гэхээр их сайхан санагддгийг. Их гоё тэрнээс бас их күч аваад одоо үнэхээр бас нэг күнт үнэхээр цэвэрхэн сайхан хоол хийж өгсөн дэх талархдаг. Бурхан талархдаг. Бурхан үнэхээр энэ ажлыг өгсөнд би бурханд үнэхээр их талархаж байна. Тэгээ одоо би өөрөө бол одоо би
80 гараад одоо 84 5 хүрч чинь. Тэгээ одоо дүүгээ ямар сайн дээ би миний насыг наслаарэ гэж би одоо байнга одоо дүүгээ тэгж гой зайлбар. Бурхан хөдөлмөрч гарыг өрөөдөг. Наамшир отгон болон түүний эгч цэцгээ нарын гэр бүл үр хүүхдүүдийг ертөнцийн эзэн ивээх болтугай.